Микүүдээ хаагаад тэгт сургалтаа эхэлцгээе. За өнөөдрийн сургалт болохоор Smart Time Attendance гэдэг цаг бүртгэлийн системийн сургалт байгаа. За намайг болохоор Мөнхөр гэдэг Smart Logic компани нэвтрүүлгийн менежер байгаа. Ерөнхийдөө бол өнөөдөр бол манай хамгийн сүүлийн системийн сургалт. Ингээд онлайн сургалт ерөнхийдөө бол өнөөдөр ингээд дуусч байгаа. Цааш дахиад шинэ хуваар гараад бусад системүүд дээр явж магадгүй бах. За тэгээ өнөөдрийн сургалтаа эхлүүлцгээе. Болж өгвөл бүгдээрээ микүүдээ хаагаад юу ч гэсэн эхний ээлжинд одоо агуулгынхаа хүрээнд болохоор шинэ боломжуудын яриад тэгээд дээрээс нь болохоор хүмүүсийн хамгийн их ашигладаг боломжууд мөн програм дээр ажилладаг хүмүүс яг юун дээр алддаг те цаашид анхаарч ажиллах ямар зүйлс байдгүй тэр талаар яриад тэгээд дөрөвдөх нь болохоор ерөөдөө бол та бүхэн асуулт асуугаад би хариулах байдлаар сургалт маань явагдах юм байна. За боломжуудаа үзье. За time attendance систем дээр ерөнхийдөө бол яг ямар боломж. За эхний боломж нь болохоор attendance болон time downloader систем дээр одоо нэгсэндээ ирээдүйд татагцсан огноогоор мэдээллийг татахгүй анхааруулдаг цонх хийгдсэн. Мөн дээрээс нь ажлаас гарсан ажилтнуудын жагсаалтад харуулахгүй болсон. Одоо нэгсэндээ эсвэл товч дараад яг гарсан ажилчтай харах боломжтой, харахгүй явах боломжтой тийм боломж нь орсон гэсэн үг. За дараагийнх нь болохоор time downloader гэдэг одоо time attendance систем туслах систем нь болохоор олон баазтай хамт ажиллах боломжтой болсон. Мөн дээрээс нь тайлангууд дээр нь болохоор цагийн балансын тайлан ажилт нь сараар гэсэн ийм боломжууд одоогоор орсон байгаа юм байна. За smart time attendance систем ерөнхийдөө бол яаж ажилладаг вэ гэхээр за одоо яг энэ зурагт харагдаж байгаа эдгээр системүүдтэй бол холбогдож ажилладаг. За time attendance систем маань өөрөө энэ байгаа. За энэ систем маань цаана яг уу гэхээр smart accounting системтэй холбогдох цагийн мэдээлэл илгээдэг. Мөн тухайн системээсээ одоо нэгсэнд ажилтныхаа мэдээлэл буцааж шинжлэх, татаж авах тиймэрхүү үйлдэлийг хийдэг байгаа. За хоёр дахь юм бол HR системээс одоо ажилтны мэдээллийг татдаг болсон. HR системтэй ажилтны мэдээлэл харьцуулаад шинжлэх боломжтой болсон. Харин HR систем маань болохоор яг уу гэхээр цаашаа эргээд одоо нэгсэнд ажилтны веб руу мэдээлэл өгдөг. Тэгээд тухайн ажилт нь өөрийнхөө цаг бүртгэлийн мэдээллийг одоо нэгсэндээ яг яаж гарсан бэ, хэдийдэн чөлөө авч хэдийдэн ажилласан байна гэдгийг харах боломжтой болчихсон гэсэн үг. За time downloader-ын бас нэг систем нь юу вэ гэхээр одоо time attendance нь болохоор time downloader гэдэг жижиг туслах системтэй холбогдож ажилладаг. Тэр систем нь ямар хуу газрууд ашиглал болох вэ гэхээр ерөнхийдөө бол олон салбартай тусдаа одоо нэгсэндээ байршлууд нь байдаг. За тийм газрууд бол ашиглах боломжтой гэсэн. Нэг сүлжээнд холбогддгоо. Time downloader системийг өөр гадны сүлжээнд байгаа ч юм уу аль эсвэл хол байгаа тийм компьютеруудтай холбож ажиллуулна гэсэн үг. Тэгэхдээ одоо нэгсэндээ хамаачи гэдэг ч юм уу аль эсвэл гадаад хаяг гэдэг ч юм уу тиймэрхүү холбоос ууслаар дамжуулж мэдээлэл авна. За эхнийх нь төхөөрөмж дээр ирээдүйд татагдсан мэдээллийг татахгүйгээр анхааруулдаг болсон гэж байгаа. Энэ нь яадаг байсан бэ гэхээр за цаг бүртгэлийн төхөөрөмжн дээр бид нэр сарын эцэст ч юм уу аль эсвэл сарын дундуур цагийн мэдээлэл татахад одоо нэгсэндээ энэ хэсэгтээ болохоор яадаг вэ гэхээр мэдээлэл татсан огноо нарай өөрөөр орж ирдэг. Одоо 21 он гэдэг ч юм уу 20 он гэдэг ч юм уу тэрхүү байдлаар мэдээлүүд нь ороод ирсэн. Тэгээд цагийн бүртгэлийн жагсаалтын тухайн үедээ огноо нь одоо нэгсэндээ буруу харагддаг ч юм уу тэрхүү зөрчлүүд байгууллагууд аягүй их гардаг байсан. Тэгээд тэрний нь болохоор систем одоо шийдэд өгсөн гэсэн үг. За дараагийнх нь болохоор ажлаас гарсан ажилтнуудыг жагсаалтад харуулах. За энэ нь болохоор юу гэхээр одоо нэгснэ хүний нөөц ажилтан гэдээ орохоор энд ингээд ажлаас гарсан ажилч ингээд улаанаар харагдана. Мөн дээрээс нь эднэрийг харагдуулахгүй бай гэвэл энэ дээд хэсэгт нь одоо ажлаас гарсан ажилтныг харахгүйс гэд. Энийг дараад ийм одоо хөндлөн улаан шугам татчих юм бол харагдана. За ахиж дараад
өгөх юм бол нэг гэсэндээ харагдах болчин гэсэн үг. Зөвхөн одоо явж байгаа ажилчид маань л харагдах боломжтой гэсэн үг багхгүй юу? За иймэрхүү байдлаар системд өөрчлөлт орсон байгаа. За time downloader. За энэ нь болохоор одоо нэг гэсэндээ үндсэндээ бол ганц баазтай холбогдож ажилладаг байсан бол одоо өөр байрлалын өөр баазуудтай холбогдоод мэдээлэл шийдэх боломжтой болсон гэсэн үг. За тайлан цагийн балансын тайлан ажилтан сараар гээд энэ нь болохоор систем дээр саяхан хийгдсэн юм нэг тайлан байгаа. Цагийн балансын тайлан ажилтан сараар гээд. За энэ тайлан яаж гардаг вэ гэхээр одоо ажиллах ёстой цаг, за ажилласан цаг, тэгээ мөн дээрээс нь хоцорсон өвчтөе чөлөөнийх гээд одоо иймэрхүү байдлаар тайлангаа харуулдаг гэсэн үг. За одоо жишээ нь энэ хүн дээр гэж үцхэд одоо энэ Азамат гэдэг энэ хүн дээр яасан бэ гэхээр ерөнхийдөө бол ирэх ёстой цаг нь 9-18 цаг ирж ажиллах ёстой цаг нь. За энэ өдөр болохоор ингэж ирж ажилласан гэдэг ч юм уу те. Одоогоор болохоор цагийн бүртгэлийн тооцоол нь хийгдээгүй болохоор нэг нь хоцорсон минут өвчтөе чөлөөтэй гэсэн бусад тайлангууд нь бол харагдахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тайлан дээр бол ерөнхийдөө бол ажиллан цаг бол ажиллах ёстой цагийн хоорондын зөрүүгээр бусад төлөвүүд нь болцсон. Ингээд ерөнхийдөө бол систем дээр хамгийн сүүлд хийгдсэн боломжууд бол ингээд ерөнхийдөө болж байгаа. За дараагийн хэсэг нь юу вэ гэхээр за тухайн систем дээр хэрхэн ажиллах уу, яаж ажиллах уу гэдэг ерөнхий заавар зөвлөгөө өгье. За системийг хамгийн анх ашиглаж байгаа, шинээр эхэлж байгаа газрууд бол юу хийх вэ гэхээр эхний ээлжийн систем дээр тохиргоо хийгдэнэ. За тохиргооны хувьд бол нэгдүгээр болохоор хэрэглэгчийн тохиргоо, хоёрт нь болохоор тухайн системийн ажиллах ерөнхий тохиргоо. За гуравт нь болохоор бусад тайлан мэдээ харах загварууд гэдэг ч юм уу те. Тэдгээр мэдээллүүдийг харуулна гэсэн үг. За хэрэглэгчдэр ямар мэдээлүүд харагдах вэ гэхээр за тухайн цаг бүртгэлийн систем дээр одоо нэгсэндээ танахаас яг хэдэн хүн хандаж ажиллах уу, тэр хүнийхэн хүрээнд эрхүүдийг тохируулж өгнө. За одоо жишээ нь үндсэндээ бол систем өөрөө яадгүй гэхээр тогтмол нэг админ ч юм уу аль эсвэл юу ч гэдэг нь тийм эрхтэй очдог. За тэн дээр нэмээд бид нар өөрсдөө одоо тухайн системээр ажиллах хэрэглэгчтэй үүсгэж өгдөг. Хэрэглэгчтэй үүсгэж өгөхдөө тухайн хэрэглэгч яг ямар эрхийн хүрээнд ажиллах уу гэдгийг чеклж өгнө. За одоо аль модуль дээр нь ажиллах боломжтой юм тий. Аль модуль дээр ямар үйлдэлүүд хийх үү? За жишээ нь одоо энэ менежер гээд ирэх бол ямар нэгэн байдлаар ямар ч эрх тохируулж өгөөгүй. За админ гэдэг эрхийг нь үзье. За энэ болохоор бүх эрхтэй тий. За жишээ нь одоо систем модуль дотор гэхэд за тохиргоо хийх хэрэгтэй, хэрэглэгч үүсгэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бүх системийнхээ хэрэглэгчийн эрхүүдийг тохируулаад өгчнө. За ингээд хэрэглэгч маань үүснээ дараагаар яах вэ гэхээр систем дээр ерөнхий тохиргоо хийж өгнө. Энэ ерөнхий тохиргооноос хамаарат систем ер нь бол ажилдаг гэсэн үг. За жишээ нь одоо ерөнхий тохиргоон дээр үндсэн цагийн хуваар гэдэг чинь тий. За энэ бол одоо опст зөвлөгдсөн цагийн хуваар байх жишээ нь өглөө 9-ээс орой 18 гэдэг ч юм уу тий. За цайны цаг нь 12:30-аас 13:30-ын хооронд. За тэгээд ажлын 5 өдөр ажиллана гэх юм бол ерөнхийдөө бол ингээд оруулаад өгч нийтэд нь. Одоо зөвхөн офсын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон цагийн хувааргүй тийм газрууд бол ингэж ол явахад болно гэсэн үг. За тэгээд энэ доод хэсэгт болохоор хоцрол тооцох минут гэж байгаа. За энд бол одоо нэгэсэндээ 1 цаг хүртэлх хоцролтыг ерөнхийдөө бол хоцрол гэж үзнэ. 1 цагаас хоошоо байх юм бол одоо таслалт гэж үзнэ гэдэг тохиргоо гэсэн үг. За энд 1 гээд оруулсан байхад бол өглөө 9 цагаас ажилдаа ирэх хүн маань 10 цаг хүртэл хоцрох юм бол ерөнхийдөө бол хоцрол гэж үзээд систем маань хүлээж авна. 10-аас хойш ирэх юм бол энэ хүн маань тасалсан байна гэд систем дээр мэдээлэл нь ороод явчихна гэсэн үг. За гарал тооцох интервал цаг гэж байгаа. За энэ нь бол юуг илэрхийлдэг вэ гэхээр орой 6 цагт тарах ёстой бол магадгүй тухайн хүн тухайн өдрөө илүү их ажиллаад одоо шөнө 1-2 хүртэл ажилладаг ч юм уу тий. Тэр хүртэлх ажилласан цаг нь өмнөх өдөртөө орох хугацааг их хэсэг зааж өгнө гэсэн үг. За одоо энд 11 гэж заасан гэж үзэх юм бол өнөөдөр 6 цагаас ажлын цаг нь дуусж байгаа бол маргааш өөрийн 5 цаг хүртэл ажиллаад хэрвээ 4 цаг 30 минутанд дарах юм бол тухайн цаг нь өнөөдрийнхөө гаралтанд орно гэж тооцогдно. Яг үүнтэй адилхан эсрэг утга нь болохоор оролт тооцох интервал цаг. За өнөөдрийн оролт тооцох цаг маань 9 цаг гэдээ үзчих юм бол 5 цагаас хоошоо энэ хүн орж ирж хуруу тарах юм бол одоо нэгсэндээ систем дээр яах вэ гэхээр за өнөөдөр орж ирсэн байна. Хэрвээ 5 цагаас өмнө байх юм бол өчигдөр рүү ордог ч юм уу тий.
Тиймэрхүү байдлаар систем тогтворгоо хийгдэнэ. За дараагийн тогтворгоо нь болохоор тайлантай холбоотой. За одоо энэ тайлан мэдэн дээрээ цагийн хуваараас илүү ажилласан цаг бол намралт баяр ёслолын цагуудыг харах уугүй юу те. За эднэрийг чеклээд өгчих юм бол цагийн балансын тайлан дээр болохоор за одоо эднэр нь харагдаж явах боломжтой гэсэн үг байхгүй юу? Чөлөөтэй. За одоо энэ байна. Энэ байна баяр ёслол гэх те. За амралт баяр ёслолынх байна. Чөлөөтэй байна. Илүү цаг гэх мэтчлэн одоо саяны эднэрийг чеклэхэ болчих юм бол ер нь бол харагдгаа болчин гэсэн үг. За энэ тайлан гэнэ. За дараагийн хэсэг нь болохоор тогтворгоон дээр холболтын тогтворгоо гэдэг. За энэ нь болохоор ерөнхийдөө бол бусад системтэй холбогдох тогтворгоо гэсэн үг. За хүний нөөц, за санхүү гэдэг системүүдтэй холбогдож ажилладаг бол тэдгээр системүүдийн холбогдох сервер баазын тогтворгоог нэмт хийж өгнө. Энийг ерөнхийдөө бол манай компаниас анх эхэлж яхад нэг хийгээд өгчдөг. Хийгдэг байх юм бол манайх руу холбогдоод хийлгээд авчиж болно. За дараагийн хэсэг нь болохоор ажилтан үүсгэх. За цаг үртгэлийн системийг дангаар нь ашигладаг байгууллагууд бол шууд системээс ажилтны үүсгэж болно. За одоо эндээсээ ингээд ажилчдаа үүсгээд мөн дээрээс нь хилтэс тасгуудыг үүсгээд албан тушаал гэх мэтчлэн ингээд үүсгээд явуулчих боломжтой. Харин accounting юм уу аль эсвэл HR системтэй холбогдож ажилладаг бол заавал эндээс үүсгээд явах шаардлага байхгүй. Эхлээд тухайн ажилтныхаа мэдээллийг үүсгэж оруулаад тэгээд ийшээгээ бол одоо нэгсэн ажлын гэсэн үг. Энд бол өгөгдлийн зөрүү арилгаж олно. За энэ хэсэгт бол цаг үртгэлийн систем, энэ хэсэгт бол хүний нөөцийн систем гэж байна тий. За хүний нөөцийн систем дээр ажилчид үүсгэх юм уу аль эсвэл санхүүгийн систем дээр ажилчид үүсгэхэд энэ хэсэгт нь гараад ирнэ. Эндээсээ өгөгдлийн зөрүү арилгах гэж чеклэнгүүд өгөгдлийн зөрүү арилгах гэж дарахаар одоо нэгсэндээ санхүүгийн системээсээ ч юм аль эсвэл HR-ын системээсээ нааша time attendance системүүд рүүгээ ажилтныхаа мэдээллийг холбоод өгчдөг. За дараагийн хэсэг нь болохоор юу вэ гэхээр одоо төхөөрөмж үүсгэх. За ажилтаа үүсгэх. Ажилтаа үүсгэсний дараа юу үүсгэх вэ гэхээр төхөөрөмж үүсгэнэ. За төхөөрөмжийг яаж үүсгэх вэ гэхээр төхөөрөмж гэж ороод за энэ дээр шинэ гэдэг үүсгэнэ. За жишээ энд үүссэн төхөөрөмжөөс үзье. За кодыг оруулж өгнө. За нэрийг оруулж өгнө. За тэгээд тухайн төхөөрөмжийнх нь IP хаяг. За порт нь бол ихэнхдээ бол энэ байдаг дефолт хаяг нь бол 43 тал гэдэг ихэнх байгууллагууд иймэрхүү байж байгаа. За энэ дээр яг ямар төхөөрөмж вэ гэдгийг төрлийн сонгож өгнө. ZK1, ZK2 гэдэг ч юм уу тий. За жишээ нь шинээр үүсгэлээ гэж бодоход 03 гээд за одоо өөр салбар гэж үзэхэд юу ч гэдэг тий. Улсын их дэлгүүр салбарынх гэдэг ч юм уу. Салбарын төхөөрөмж гээд за энэ чинь IP хаяг нь одоо 192.168-ийн за 1.51 гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар за иймэрхүү байдлаар IP хаяг нь өгөөд авчина. За дараа нь дахиад өөр салбар дээр үүсгэхээр бол хуулах гэж дарж олно. Аль эсвэл шинэ гээд үүсгэсэн ч болно. За хуулах гээд 04 гээд за энэ нь одоо юу ч гэдэг Улаанбаатар их дэлгүүр гэдэг ч юм уу тий. Улаанбаатар их дэлгүүр салбарын төхөөрөмж гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар төхөөрөмжнүүдээ үүсгэж өгчнө. Төхөөрөмж үүсгэхэд хамгийн гол давхардах юм нь юу гэхээр IP хаяг байж байгаа. За тэгээд эндээсээ төхөөрөмжөө шалган тухайн IP хаяг руу яг мэдээлэл авч чадчихэв үгүй юу гэдгийг. За энийг яаж шалгах вэ гэхээр одоо энэ дээд хэсэгт нь холбох гээд. За холбох гээд тухайн төхөөрөмж маань IP хаяг нь зөв явж явах юм бол ерөнхийдөө бол ингээд ногоон болоод ирчдэг. За эндээсээ ахаад яах вэ гэхээр татах гээд дарангууд одоо тухайн салбар дээр хуруу уншуулсан хүмүүсийн мэдээлэл нь цаг үртгэлийн систем рүү шууд татагдчихна гэсэн үг байхгүй юу. Ингэж бол ерөнхийдөө бол төхөөрөмжөд татаас сэргээгээд явна гэсэн үг.
За төхөөрөмжтэй холбоотой санхүүгийн систем дээр аль эсвэл time attendance дээр хийгдэх гол юм нь юу вэ гэхээр хуруу даралтын код байдаг. За төхөөрөмжн дээр яг тухайн хүний оролт гаралтын код нь хэд гэж орсон байна. Тэр кодыг цаг хүртэлийн системийн ажилтны хэсэг дээр нь за одоо энэ оролтын код, гаралтын код гэдэг дээр нь оруулж өгдөг. За тухайн ажилтны оролтын код, гаралтын код гэдэг. За энэ код ер нь бол хуруу ашиг төхөөрөмжийнхөө кодтой яг адилхан байх ёстой. Тэгснээр төхөөрөмжөөсөө ер нь бол мэдээлэл татан гэсэн үг. За тухайн ажилтан тухайн сарын хугацаанд цаг хүртэлийн төхөөрөмжн дээрээ хуруугаа дарсан уу үгүй юу гэдгийг яаж шалгах вэ гэхээр за төхөөрөмжн дээр оронгуудаа цаг хүртэлийн төхөөрөмж жагсаалт гэдэг байгаа. За энэ хэсэгт бол танаа нийт ажилчдын одоо нэгсэндээ хуруу дарсан мэдээлэл нь харагддаг. За одоо жишээ нь өнөө өглөө нэг гэхэд иймэрхүү байна те. За энд нэг ажилтны хувьд ингээд шүүгээд үзэх юм бол тухайн ажилтан маань тухайн сарын хугацаанд яг яаж дарсан бэ гэдэг ч юм уу те. За жишээ нь 11 сарын 2-нд 8:51-д орж ирсэн. За ингээд за дараа нь болохоор ингэж гарч явсан гэдэг ч юм уу те. Дахиад орж ирсэн гэх мэтлэн хэрхүү байдлаар мэдээлэл нь бол харагдана. Яг энэ мэдээллийнхээ дагуу яах вэ гэхээр цаг бүртгэлийн жагсаалт гэдэг энэ цонхон дээр мэдээлэл нь очиж харагддаг. Энэ мэдээлүүд нь ер нь бол бүглэгдсэн байна. За энийг 16-наас хойш явууч. За одоо энэ ч нэ за 17-нд гэхэд за цаг бүртгэлийн жагсаалт төхөөрөмжн дээр яаж дарагдсан бэ гэдгийг харъя. За өглөө 8:44-д орж ирсэн гэж байна. За энд болохоор мөн адилхан хуруу дарсан цаг 8:44-д орж ирсэн. За гарч явсан цаг нь болохоор 14:14-д гарч явсан гэд. За төхөөрөмжн дээр болохоор мөн адилхан ингээд орч ирнэ гэсэн үг. Ер нь бол энэ хоёр мэдээлэл хоорондоо таарж байх хэрэгтэй. Яг төхөөрөмжн дээр яаж дарагдсан. Зарим тохиолдолд энд ингээд төхөөрөмжн дээр ороод ирсэн ч гэсэндээ цагийн бүртгэлийн жагсаалт дээр орж ирэхгүй алдаа заах ч юм уу тиймэрхүү тохиолдолд ордог. Тэр үед бол ерөнхийдөө бол энэ оролт гаралтын кодоо л сайн шалгах хэрэгтэй. Энэ код нь буруу байх юм бол наашаага мэдээлэл бол зөв татчих чадахгүй. Дээрээс нь цагийн бүртгэлийн жагсаалт нэр очиж чадахгүй. Аль эсвэл өөр хүнийгтэй давхурдаж орох ч юм уу тиймэрхүү байдлаар. Тэгэхээр оролт гаралтын кодыг ер нь бол хүн болгон дээр давхурдуулахгүй яг нэг жигд оруулж өгвөл зөв гэсэн үг. За тэгээд тухайн мэдээлэлээ цагийн мэдээлэлд татсан бол дараа нь юу хийх вэ гэхээр за цагийн бүртгэлийн жагсаалт руу орно. За цагийн бүртгэлийн жагсаалтан дээр ажиллахад ерөнхийдөө бол тухайн хүний одоо нэгсэндээ тухайн сарын хугацаанд ч юм аль эсвэл сарын сүүл хэсэгт ихэнх хэсэгт ажилласан хугацааг нь яаж гаргах вэ гэхээр за энэ автоматар тооцоолж олно. Яг оролт гаралтын тэнцүү офисын хуваарьтай байх юм бол за яг офисын хуваарьтай биш одоо олон цагийн хуваарьтай ч юм уу тиймэрхүү нөхцөлд бол яг шалтгааныхын дагуу зөрчлийн төрлийн сонгож гаргаж өгнө гэсэн үг. За жишээ нь за энэ хэсэгт нь автоматар тооцоолох гэдэг нь яадаг вэ гэхээр одоо оролт гаралтын хамгийн эхэлж орсон болно хамгийн сүүлд гарсан хугацаанаас нь хамаарат шууд өөрөө тооцчихдаг гэсэн үг. За жишээ нь энд бол таслалт гэж байна. За энэ эхний хоёр нь таслалт. За энэ хоцролт. За яагаад таслалтыг гараад ирсэн бэхээр тухайн хүн маань 8:44-д 9-өөс одоо орой 18 хүртэл ажиллах ёстой байтал одоо нэгсэндээ 8:40-д орж ирээд 2 цагт гарцсан. Энэ нь болохоор сая нөгөө коронавитой холбоотойгоор ингээд хагас ажилласан цаг гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт сүүлийн цагийн таслалт болохоор энийг яах вэ гэхээр төрчлийн төрөл дээр хэвэн гэж оруулаад энийг ерөнхийдөө болиулна гэсэн үг. Иймэрхүү байдлаар одоо нэгэн төрчлийн төрөл шалтгааны төрлөө засаж олно. Аль эсвэл шалтгаан засах гэдэг дээр одоо нэгсэндээ бүх төрчлийн төрлөөр нь за таслалт гэдгийг шөнгөтэй эднэрийн бүгдийн хэвэн болгоё гэдэг ч юм уу те аль эсвэл эдгээрээс ингээд сонгоод өөрчлөе гэж бас болох байхгүй юу? За жишээ нь гадуур ажилласан таслалтуудын бүгдийн гадуур ажилласан болгоё гэхэд иймэрхүү байдлаар болчихно гэсэн үг.
За дараагийн нэг юм нь болохоор яг хөө гэхээр энэ автоматар тооцоолох гэдэг байгаа. Энэ яадаг вэ гэхээр за одоо энэ хэсэгт нь энэхүү тооцоолол нь тухайн ажилтны хуваарийн дагуу гарал тооцох контрол цаг болон орол тооцох контрол цагийн хооронд хамгийн сүүлд дарсан тооцооллоор хийгдэн гэж байгаа. За энийг ESG дарчээ. За 11 сарын 17-наас 11 сарын 30 гээд. За ингээд дарчих юм бол яг хөө гэхээр саяны нөгөө улаанууд чинь бүгдээрээ ажилтсан цаг тооцогдоод одоо нэгсэндээ тухайн хүн маань бүгдээрээ ингээд өдөр болгоно ингээд 3 цаг тасалтай гэдэг ч юм уу тийм иймэрхүү байдлаар ингэж ажилласан гэд заавал шалтгаан сонгохгүйгээр юм ингээд автоматар тооцоолж болно. Гэхдээ энэ нь бол өөрөө нэгсэндээ тухайн хүний шалтгааныг оруулахгүй болохоор бодит мэдээлэл гарах талдаа бол жоохон буруу гэсэн үг. Тэгэхээр болж үлийн зөрчлийн шалтгаан зөрчлийн төрөл энтрийн заавал энэ чинь ингээд сонгож өгч явах шаардлагатай. За дараагийн нэг хэсэг нь болохоор өгөгдөл сэргээх. За энэ яадаг вэ гэхээр за тухайн ажлын мэдээллийг за ингээд тасалсан гэдэг ч юм уу тийм эерхүү байдлаар өөрчилчлээ. Энийг эргээд хэвэн болгох ч юм уу аль эсвэл тухайн одоо цаг гаргасан мэдээллүүдийн бүгдийг сэргээж байгаа шинээр хий гэдэг ч юм. Тиймэрхүү үед бол энэ өгөгдөл сэргээх товчийг ашиглана. За саяны тооцоолол нэгдгээр автоматар тооцоолсон тооцооллуудыг за бүгдийн болиулъя гэх юм бол өгөгдөл сэргээх гэдэг дээр дараах хугацаагаа оруулаад ажиллуулчихна. Энэ тохиолдолд яаж байгаа юм гэхээр одоо яг анхны төлөвт хуруу дарсан төлөвт нь очиж байгаа гэсэн үг. Энэ төлөвт байсан үед тухайн систем дээр маань ямар нэгэн байдлаар цагийн балансын тайлал нь бол гарч ирэхгүй. За 00:9 гээд ажилтан дээр. За одоо ингээд нийт ажиллуулах цаг нь 8 цаг. За ингээд 30-ны хувьд бол байхгүй. 17-оос үзье. За нийтдээ бол 72 цаг ажиллах ёстойгоос хойшоо бол ямар нэгэн нь бол үзүүлэлт бол байхгүй байна тий. За тэгвэл цаг хүртлийн жагсаалтан дээр очиод автоматар тооцоолчих бүгдийг. За энэ тохиолдолд яг уу гэхээр цагийн балансын тайлан дээр маань мэдээ очиж байгаа. За мэдээ очихдаа нийт 72 цаг ажиллах ёстойгоос тухайн хүн маань 63 цаг ажилласан. За нийт 10 өдөр ажилласан. За баяр ёслолын үеэр илүү цаг нь иймэрхүү байна гэдэг ч юм уу тий. За тэгээд хоошоо яасан бэ гэхээр за 5 удаа газарсан нийт 2 цаг 26 минут 6 удаа тасалсан 22 цагийн таслалтай гээд иймэрхүү мэдээ гараад ирчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр цагийн бүртгэлийн жагсаалтан дээр яг тухайн зөрчил шалтгааныг яаж оруулна яг тэр юм шиг гараад ирнэ. За магадгүй энэ хүн 17-оос 22-ны хооронд ч юм уу нэг 7 хоног ингээд 5 өдөр чөлөө авсан аль эсвэл өвдсөн байж болно. За тэрний нэгдсэн журмаар хаана оруулах вэ гэхээр цаг бүртгэлээр шалтгааны бүртгэл гэдэг байгаа. За шалтгааны бүртгэлийн жагсаалт дээр ерөнхийдөө бол за 20 оны 1 сарын 1-ээс ямар шалтгаанууд орсон байныг харчээ. За одоо энэ ингээд ажилтны чөлөө авсан, тэгээд ээлж амралт авсан гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар мөн дээрээс нь 7-8 сард болохоор ерөнхийдөө бол улсын баяр наадам болдог. Тэр үеийг бас энэ баяр ёслолын үе дээр нь амралтын үе дээр гэдэг дээр нь бас оруулаад өгчөж болно. За одоо энэ нийтийг хамарсан бүх нийтийн амралтууд за Монгол бахархрын өдөр гэдэг ч юм уу тий аль эсвэл цагаан сар мартын 8 гэх мэт иймэрхүү өдрүүдэд бол систем дээр оруулаад өгчих юм бол эдгээр өдрүүдэд одоо нэгсэндээ цагийн бүртгэлийн жагсаалтнаар хуруу дарал хийгдсэн ч юм уу аль эсвэл тухайн өдөр ажилдаа ирээгүй байх юм бол таслал хоцролтыг гараад ирчдэг. За жишээ нэг шалтгаан хэдүүлээ нэмээд үзье. За шинэ гээд за 00:9 гээд энэ ажилтан 11 сарын 29-ний өдөр за биш 26-ны өдөр нэгсэндээ за цалингүй чөлөө авсан гэдэг ч юм уу тий. За тэгэнгүүт цагийн бүртгэлийн жагсаалтан дээр за өгдлөө сэргэе. За энэ хэсэгт одоо саяны миний оруулсан шалтгаан маань ингээд ороод ирчихэж байгаа гэсэн үг. Энэ хүн яаж байгаа юм бэ гэхээр 27-нд ерөнхийдөө бол ингээд цалингүй чөлөө авсан. Гэхдээ яасан бэ гэсэн чинь тухайн хүн маань ирээд ажилласан байгаа байхгүй юу. Хэрвээ энэ хүн ажиллах ёсгүй үедээ ирээд ажилласан байх юм бол
одоо нэгсэн компани дотоод журмын дагуу юу ч гэдэг те цалингийн бодно гэх юм бол цагийн цаашаа гаргаж олно. Харин бодохгүй энэ хүн чөлөө авчаад зүгээр төр ирээд гарсан гэдэг ч юм уу те тиймэрхүү тэр үедээ хурууд арцсан байх юм бол энэ мэдээлэл устгаад өгчин гэсэн үг байхгүй юу. Тэгээд оролт гаралтын шийдэд очив. Тэгэхээр энэ цалингүй чөлөө гэдэг нь өөрөө хойшоод тайлан дээр очиод чөлөөлөлт гэдэг дээр харагдана гэсэн үг. Чөлөөтэй гэдэг дээр харагдаад ороод ирчихнэ. За энийг бусдын тооцоолоо татгалж. Автоматар тооцоолох. За 30-ных болохоор ингээд хэв ингээд за ингээд хатгалж. За 27 оны ажилтны цаг зөрчилтэй байна. За цагийн балансын тайлан сэргийх. За ингээд тухайн хүнийх нь мэдээлэл ороод ирчихэж байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор баяр ёслолын өдрүүд дээр тухайн хүнийг амарсан аль эсвэл юу яасан гэдэг ч юм уу те. Тэр нийт мэдээллийг оруулах юм бол энэ дээр заавал ажилтан бүр дээр оруулаад ах шаардлагагүй. Тухайн өдөр нь одоо нэг тухайн компанид ажиллаж байгаа бүх ажилчдын яг энэ баяр ёслолын өдөр нь үйлчлээд явцдаг гэсэн үг. Тэгэхээр ажилласан хүмүүс бол илүү цагаараа цалинжаад явчихна. Харин ажиллаагүй хүмүүс маань болохоор амралтын өдрөөрөө ч юм уу те явчихна гэсэн үг. За цагийн балансын тайлан ерөнхийдөө бол яг үндсэн ашиглаж байгаа газруудын тайлан болохоор энэ цагийн балансын тайлан гэдэг эхний тайлан байж байгаа. За сүүлд болохоор яасан мэхээр цагаар хилцээр ажилтнаар гээд за тэгээд дээрээс нь цагийн балансын тайлан сараар гэх мэтлэн тайлангууд бол систем дээр хийгдсэн байгаа. За өөр шалтгааны бүртгэл дээр өөр юу оруулах вэ гэхээр за сая хэлсэн чөлөө оруулна гэсэн. За тэгээд дээрээс нь өвчтөе, ээлжийн амралтаа гэх мэтлэн бол энд оруулна. За энэ баяр ёслол гэдэг дээр бол зөвхөн нийтийн баяр ёслолын өдрүүдэл оруулж өгнө. За дараагийн гол юм нь болохоор юу гэхээр тухайн ажилтны хуваар байдаг. Яг нь систем бол саяны ажилтны хувьд болохоор ерөнхий тохиргооныхоо энэ системээс бол ерөнхийдөө бол авцсан. Эндээсээ бол хуваараа аваад ажиллаад явцсан байж байгаа. За эндээс магадгүй ялгаатай ч юм уу одоо өдөр 2 цагаас орой 18 хүртэл ажиллаад буцаад маргааш нь болохоор өглөө 9-өөс өдөр 2 цаг хүртэл ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ажилладаг хүмүүс байх юм бол одоо энэ цаг хүртэлийн систем дээр нэг ёсондоо хуваарууд оруулах боломжууд байгаа. За ээлжийн цагийн хуваар гэдэг ч юм уу те. За аль эсвэл гарааны цагийн хуваар гэх мэт гараагаар ажилладаг бол гарааны цагийн хуваар, ээлжээр ажилладаг бол ээлжийн цагийн хуваар гэх тус нь эдгээрээс бол оруулаад өгчих болно. Энэ эсвэл систем дээр хийгдсэн бас нэг цагийн хуваар оруулах боломж нь юу вэ гэхээр одоо энэ цагийн хуваар импортлох боломж бол орцсон. Энэ хоёроос юугаараа даваа талтай юм бэ гэхээр тухайн цагийн хуваарийг яг хэдний хооронд оруулах вэ гэдэг өдрөө Excel руу гарангуудаа Excel дээрээ бэлтгээд буцаага татаж болдог боломж бол орцсон байгаа. Энийг бол одоогоор бол нэг цөөхөн байгууллагууд ашиглаж байгаа болохоос олон байгууллагууд бол ер нь бол ээлжийн цагийн хуваар, гарааны цагийн хуваар, за тэгээд офисын цагийн хуваар гэх мэтлэн тустай хуваарууд оруулаад яваад байгаа гэсэн үг. За жишээ нь ээлжийн цагийн хуваар дээр яаж ажиллах вэ гэхээр за 11 сарын 27-наас за биш за зүгээр 12 сарын 1-ээс за 12 сарын 30-ны хооронд за саяны 009 гэдэг хүн маань за ер нь бол системийн хуваараар бол өглөө 9-ээс 18 цагийн хооронд ажиллаад тэгэхдээ өдөр 12:30-аас 1:30-ын хооронд цайндаа гарна. За хагас бүтэн сайндаа бол амран гэсэн ийм системийн ерөнхий тохиргооноос авсан юм хуваар байж байгаа. За энэ хуваарийн экспорт хийнгүүтээ за энэ дээр нь одоо ингээд ажиллаад үзье. За жишээ нь 12 сарын 1-нд болохоор энэ хүн маань 09-ээс за 13:00 хүртэл ажиллана. За энэ хуваар нь ерөнхийдөө бол ингээд за энэ нэг 4 өдөр за энийг найрлах чи өдөр алгасаж яваад
За дараагийн өдөр нь болохоор 2 нь болохоор яаж ажиллах вэ гэхээр за энэ хүн ойрлж энд ч юм уу те өдөр 16 цагаас магадгүй 22:00 хооронд ажиллана. За энэ тохиолдолд бол ингээд цайны цаг хуваарууд гэсэн үг байхгүй юу? Богино цагтаа хуваарууд. За цайны цагтаагаар магадгүй өглөө 9-өөс 8-аас ч юм уу те. За 17 цаг хүртэл ажилладаг. Тэгэхдээ яах вэ гэхээр энэ хүн өдөр 12-оос 1 цагийн хооронд цайндаа гардаг. Энэ хооронд ингээд цайндаа гардаг гэдэг чинь. За иймэрхүү байдлаар ингээд 12 сарын 8-ны хүртлийн хүний хуваарийг оруулъя. За угаасаа 8-наас хойшх нь систем яах вэ гэхээр үндсэн 9-ээс 18 гээ тохиргооныхоо хуваараар авчих байх. Тэгэхээр зүгээр энэ оруулсан хуваар маань яаж ингэж орж байна гэдгийг ингээд хараад үзчих. За энэ нь болохоор десктоп дээрээ. За 2020 11:30 За ингээ ялгаад оруулж. За одоо эндээсээ импорт гэх хий. За импортлохдоо яах вэ гэхээр саяны Excel файлаа сонгоод өгч. За энийг ахаад экспорт гэж байгаа. Нөгөө Excel маань ачиж. За энд ич десктоп сургалт гээд. За энэ маань болохоор өөрөө нэгсэндээ систем үйлдлийн систем нь болохоор одоо нэгсэн Excel-ийнхаа өргөтгөлтэй бол таарахгүй ингэж байна. За тэгэхээр энэ ингээд үтсч. Installs Саяны алдаа нь ерөнхийдөө бол Excel-ийн маань бит болохоор 32 биттэй. Одоо байх хэвээр. Гэтэл одоо нэгсэндээ энэ хоёр нь одоо зөрчсөн гэсэн үг байхгүй юу? За Excel-ийн маань бит 64, програмын бит болохоор 32 гэдэг ч юм уу тий. Тэрнээсээ болоод нэгсэндээ импорт хийж чадахгүй гэсэн үг. Тэрнээсээ ер нь бол саяны яг импорт хийгээл болчихно. За одоо саяны системийг ажил болчихгоот.
За хуваар маань ороод ирсэн. Бид нэр болохоор 9-өөс 13 цагийн хооронд ажиллана. 16-аас 22 цагийн хооронд ажиллана. За 9-өөс дахиад 13 цагийн хооронд ажиллана гэдэг ч юм уу те. За энэ хэсэгт болохоор яасан бэ гэхээр 8-аас 17 цагийн хооронд, 12-оос 13 цагийн хооронд ажиллана гэд ингээд хуваарууд оруулаад өгсөн. Тэгэхээр тухайн Excel дээр яг форматаа зөв оруулаад тэмдэгтээ зөв тавьчих юм бол болчин гэсэн үг байхгүй юу? Одоо 08 за тэгэнгүүт энэ тодорхойлох цэг 50 гот 00 гэдэг ч юм уу те 6-аас татаад 17 тодорхойлох цэг 00. За тэгээд цэг таслал. За авангуудаа дараагийн цаг оруулж өгнө гэсэн үг. Энэ форматыг алдагдуулах юм бол тухайн систем рүү маань импорт хийж чадахгүй. За энэ хүртэлх хуваар орсон. Энээс хойш хуваарууд маань болохоор Excel-ээр ороогүй болохоор яаж байгаа юм ер нь бол амралт гэж орж ирж байгаа юм байна. За энэ өдрүүдэд бол амна гэсэн үг. Тэгэхээр яг Excel-ээр бол хоосоо орхичих юм бол амралтаар ороод ирнэ. Цагаа бөглөөд өгөх юм бол цагууд нь тухайн хуваар дээр нь зөвөр ороод ирнэ л гэсэн үг. За энийг ингээ хадгалч. За тэгээд цагийн бүртгэлийн жагсаалт гээд оронгууд. За энэ дээр бас нэг юм харуулгаад тухайн бүртгэлийн жагсаалтан дээр болохоор яадаг вэ гэхээр цагийн хуваар харах гээд ийм боломж байгаа. За энэ дээр яадаг вэ гэхээр одоо тухайн систем дээр байгаа одоо нэгсэндээ бүх хувааруудын харуулаад өгч байгаа. За энэ хүн хизээ хэдээс хэдэн цагийн хооронд ажиллах юм те яаж ажиллах юм гэдэг ч юм уу ерөнхий байдлаар харуулчихж байгаа гэсэн үг. За дараагийн юм нь болохоор юу вэ гэхээр за 12 сарын 1-ээс хайгаад үзье. За одоо нөгөө мөнх хоёрын хуваар нь бол энд бол ингээ гараад ирж байгаа байхгүй. За 12 сарын 11 хүртэл шүүчээ. Бид нар бол 8-ны хүртэл хуваар оруулсан байгаа шүү дээ. За тэгэнгүүт 11 хүртэлх хуваар нь яаж байгаа юм гэхээр за цагийн хуваар харах гээд үзэнгүүт за энэ дээр болохоор за 12 сарын 1-нд өглөө 9-өөс өдөр 13 цагийн хооронд ажиллана. За цайны цаг нь болохоор одоо нэгсэндээ байхгүй те 13-аас хойшоо тавигдчихин гэсэн үг. Цайны цаггүй болоод ирэнгүүт хамгийн сүүлийн утгаа бол хойно шууд авчиж байгаа. За хэсэгт болохоор яаж байгаа гэхээр одоо нэгсэн 17 өглөө 8-аас 17-гийн хооронд ажиллана. Гэхдээ 12-оос 13 цагийн хооронд цайны цагтай. За энэ хэсэгт болохоор 9-өөс 18 гээд хуваар ороод ирж байна те. Энэ нь болохоор өөрөө системийн ерөнхий тохиолдол дээр хуваар энэ дээр авч харуулж байгаа гэсэн үг. Энэ мэтлэн ингээ 30-ны хүртэл яг амралтаа гэдээ оруулаад ирэх юм бол эдгээр өдрүүдэд бол яах вэ гэхээр хуруу даралтын мэдээлэл дээр бол амралтаа гэдгээр харуулж өгч байгаа. За иймэрхүү байдлаар бол Excel-ээс бол юугаа татчих болно. Цагийн хуваараа татчих болно. Тэгэх юм бол энэ систем дээр заавал нэг бүрчлэн хүн болгон дээр ажиллаад ах тэр ажиллагаа нэрээ бага болчих гэсэн үг байхгүй юу? Excel-ээр ажиллах юм copy paste хийгээд явчих гэсэн үг шүү дээ. За ингээд хуваар оруулах боломжтой ер нь бол байгаа. За энэ мэдээлэл хадгалахгүй гарч. За дараагийн бусад боломжууд нэг гэх юм бол тухайн систем дээр яах вэ гэхээр за тайлан жагсаалтуудын боломжууд бол байгаа. Тэгээ мөн дээрээс нь хүний нөөцийн аккаунтинг системүүд рүү цагийн мэдээ илгээх тий. За тэр цагийн мэдээгээ яаж илгээх вэ гэхээр цагийн бүртгэлийн жагсаалт руугаа ороод за энэ дээр бол эхний ээлжинд бол бүх цагуудаа гаргаж чинь. За цагаа гаргасны дараа яах вэ гэхээр мөн цаг бүртгэл гэдэг цонх руу оронгуудаа цагийн мэдээ илгээх гэдэг хэсэг байгаа. За энэ хэсгээр яаж мэдээлэл илгээх вэ гэхээр за одоо тухайн ажилтны гаргасан цагууд нь энд гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? За жишээ нь одоо за энэ хүн гэхэд яг систем дээр яаж ажилласан те. За энэ мэдээлэлээр нь ингээ шүүчээ. За ингээ хаашаа шүүнгүүд нийт ажиллах ёстой цаг, ажилласан цаг
их мэтчил ингээд цагуудан гараад ирнэ. За энэ дээр болохоор сарын ихэнх хэсэг гэдгийг чиглээд өгчих юм бол сарын ихэнх хэсэг нь л илгээгдэн гэсэн үг. Энийг чиглэхгүй байх юм бол одоо 1-ээс 30-ны хооронд бүх өдрүүд илгээгдчихнэ. Энэ мэтчил нь ингээд бүх цагууд нь ороод ирэнгүүт эдгээр цагуудаа харж ангуудаа зөв байх юм бол яах вэ гэхээр хадгалах илгээх гэдээ тарчна. Энэ нь өөрөө санхүүгийн систем рүүгээ мэдээлэлээ илгээгээд мэдээлэл дээр очиж байгаа гэсэн үг. Санхүүгийн систем, аккаунтинг систем гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ систем дээр ерөнхийдөө бол бүх цагуудаа гаргачих юм бол мөн адилхан нөгөө юун дээр мэдээлэл бас гараад ирчихнэ. Одоо энэ ажилтны веб, HR системүүд рүүгээ бас мэдээлэл шидэгдээд байна. Тэгэхээр ажилтан заавал нэгтлэн дээр очиж юм аль эсвэл HR дээр очиод цагийн мэдээгээ хараад ах шаардлагагүй өөрөө гар утснаас аль эсвэл ашиглаж байгаа таблет гэдэг ч юм уу. Тэдгээр төхөөрөмжүүд ашиглаад өөрөө мэдээллийг бол харчих боломжтой гэсэн үг. За дараагийн хэсэг нь болохоор удирдлага хяналт гэдэг. Энэ хэсэгт бол ерөнхийдөө бол тухайн ажилтан ч юм уу аль эсвэл тухайн байгууллагын ажилчид хоцорлон хэр байгаа. За хэр байгаа хэлц тасгаараа хэр байгаа гэдэг ч юм уу тий чөлөө авалт нь илүү цаг таслалт ер нь хэр байгаа гэдэг нь дашборд хэлбэрээр л ерөнхийдөө бол харуулж байгаа гэсэн үг. За одоо ерөнхийдөө бол ингэж хоцорж байна, ингэж харуулж байна гэдэг ч юм уу тий. За зөвхөн 11 сарын за 15-наас хойшоо шүүгээд үзэх юм бол эдгээр хүмүүс ингэж хоцорч байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол мэдээлэл нь бол харагдаад явчих боломжтой гэсэн үг байхгүй юу? За дараагийн хэсэг нь тусламж гэдэг байгаа. За энэ хэсэгт ерөнхийдөө юу гэдэг вэ гэхээр за TeamViewer энэ нь болохоор манайхтай холбогдохын тулд өгж байгаа ID password remove хийж орно гэсэн үг. За шинжилэлт гэдэг энэ нь болохоор системийн хувилбар маань одоо энэ 20.11.4 гэж байна тий. Энэ магадгүй дээш яхад 11.5, 11.6 ч юм уу. Тиймэрхүү болох юм бол энэ систем дотроос шинжилэлт дарж болно. За холбоо барих хэсэгт бол манайтай холбогдох хотнууд байж байгаа. За дараагийнх нь болохоор онлайн үйлчлэгийн хүсэлт гэдэг. Энэ нь бол ерөнхийдөө бол манайх руу заавал залгаж дуулах өгөхөөс илүүтэйгээр системийнхээ энэ хэсгээс мэдээллүүдээ бөглөөд явуулчихвал илүү амар гэсэн үг. Манайх руу шууд дуудлага бүртгэгчдэг. Тэгээд дарааллынхаа дагуу манайхаас үзээд асуудлыг шийдээд явчихна. За дараагийн хэсэг нь болохоор системийн шинэ боломж гэдэг хэсэг байгаа. Энд дөр одоо яг тухайн систем дээр хийгдсэн бүх боломжууд нь одоо хамгийн сүүлийн байдлаар ямар байгаа гэдэг нь бол орж ирнэ гэсэн үг. За энэ дээр бол шинжлэхтэйг болохоор за одоо жишээ нь эднэр байна. Тэ за 18.5.1-ээс 20.11.4 хүртэл тухайн систем дээр маань эдгээр мэдээлэлүүд одоо ер нь бол хийгдсэн байна гэсэн үг байхгүй юу? За саяны сүүлд миний ярьсан мэдээллүүд бол одоо эдгээр мэдээлэлүүд гэсэн үг байхгүй юу? За ийм цанхан дээр яг эднээс ойлгохгүй байгаа ч юм уу аль эсвэл энэ боломжийнх нь ажиллагааг нь ойлгохгүй боломжийн яг мэдээ гэсэн хүмүүс байвал манайх руу холбогдоод эднэрийн талаар зөвлөгөө мэдээлэл авчиж олно. Холбогдохдоо 7701 1-р шугам аль эсвэл тухайн газрыг хариуцж байгаа нэвтрүүлгийн менежертэйгээ ч холбогдсон ч болох байхгүй юу. Нэвтрүүлгийн менежер наагтаа зурцсан байх юм бол манай онлайн үйлчлэгээний төв рүү хандаж болно. За иймэрхүү байдлаар бол ерөнхийдөө бол тухайн систем дээр бол ажиллаад явчихна. За тэгээ та бүхэн асуух зүйл байвал нэг нэгээр мик нээж агаад асуугаад явчаарай. Байна уу? За асуух зүйл байвал асуугаарай. Ерөнхийдөө бол яг сургалтын агуулга нь бол ингээд дуусчихж байгаа гэсэн өнөөдрийн хувьд бол тэгэхээр асуух, лавлах ч юм уу аль эсвэл тодруулах зүйл байвал асуугаад би энэ чэнэс нь хариулаад явчих. Байхгүй бол тэгээд мик хаагаад өнөөдрийн хичээлээ дуусгая да. Байна уу? За окей, сайн байна уу өдрөө.
За энэ студент 9-ийн асуулт болохоор төхөөрөмжнөр цагаа татахаар орол гаралт ерөөсөө ялгарч орж ирэхгүй ингээд. За энэ болохоор төхөөрөмжн дээр нь яадаг вэ гэхээр одоо нэгсэндээ in out гэдэг хоёр төрөл байдаг. За тэр төрөлгүй ч юм уу аль эсвэл тэр төрлийн буруу дарж орж ирж байгаа бол ерөөдөө бол систем рүү мэдээлэл нь бол зөрж орж ирэх ч юм уу аль эсвэл яг тэр орол гаралтынхаа интервалаа бол тооцохгүй алддаг тийм үе бол байдаг. Тэгэхээр тэр төхөөрөмж нь яг ямар төхөөрөмж вэ тэрнээсээ бол их хамаардаг шүү. Зарим төхөөрөмжүүд бол яг орол гаралтаа тооцож чаддаггүй. За зарим тохиолдолд ажилтны тал өдрөөр ажилласныг хэрхэн хагасаар оруулах вэ? 24 өдөр ажиллахаас 24.5 ажилласан. За одоо энэ 26 өдөр ажиллахаас одоо нэгс 24.5 өдөр ажилласан гэдэг нь 1.5 өдөр нь өөрөө бол юу вэ гэхээр чөлөө ч юм уу таслалт ч юм уу тиймэрхүү байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо яг энийг тухайн шалтгааны зөв оруулаад өгчих юм бол систем бол яг тэрнийхэн дагуу бол мэдээлэл бол цаашаа боловсруулад явчихна гэсэн үг. Аль эсвэл та яг энэ сургалт дуусны дараа би тань руу холбогдъё. Та хандуулаад надад энэ асуудлаа үзүүлж болно. Student is. За ээлжийн цагийн хуваараар оруулсан хэрний хадгалаа шүүхээр яг хуваарийн дагуу сайн орж ирэхгүй байна. За тэгэхээр энэ ээлжийн цагийн хуваар ашиглахаа болоод ерөнхийдөө саяны тэр нөгөө нэг Excel-ээс ингээд татаад оруулаад үзээрэй. Тэр нь ер нь бол эргээ засгаж гэсэн айгу хурдан дээрээс нь ажиллах гэсэн эвтэйхэн байгаа шүү. Тэгэхээр ээлжийн цагийн хуваар гэдгээрээ биш саяны тэр Excel дээрээ шууд Excel руу гаргаад буцаад Excel-ээс татаад цагийн мэдээг оруулаад үзээрэй. Тэгвэл энэ асуудал нь бараа шийдэгдчих байхаа. За энэ хуруу дарсан гэрнээсээ хуруу дараагүй гэдэг нь одоо орол гаралтын код нь байж магадгүй. Ороогүй ч юм аль эсвэл буруу орол гаралтын код нэр солигдсон байж болох байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг энэ сургалтын дараа би тань руу өөрөө холбогдоод энэ асуудлуудыг хандаад үзээд өгье. Систем талаасаа байна уу аль эсвэл яг тэр нөгөө нэг үндсэн лавлах мэдээлэл бүртгэл хөтлөл талаасаа байна уу гэдгийг. За програм ашиглан ажилтнуудын жагсаалтаас ажиллахгүй болсон ажилтныг хасах боломж байна уу? За яг програм дээр бол бүр ингээд ажилтныг бол устгаж бол болохгүй. Яагаад гэвэл өмнөх үеуд дээр нь тухайн хүн дээр нь одоо нэгсэндээ юу ч гэдэг нь одоо мэдээлэл түүх бол үлдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр түүх үлдсэн байгаа болохоор ажилтны мэдээлэл бол устгаж болохгүй. Харин яаж болох вэ гэхээр за жишээн дээр нь харуулж. За хүний нөөц ажилтан гээд. За энэ хэсэгтээ бол ерөнхийдөө тухайн ажилтныг ажлаас гарсан гээд энэний чеклж болно. Тэгээ гарсан огноо нь орсны дараа яах вэ гэхээр тухайн ажилтан маань ингээд улаанаар ороод ирнэ гэсэн үг байхгүй юу? Улаанаар орж ирэнгүүт энэ дээд хэсэгтээ ингээд дарчих юм бол яг энэ жагсаалтаас бол алга болж болно. Тэрнээс биш бүр бол delete хийх ч юм аль эсвэл тухайн ажилтны мэдээллийг бол системээс устгах бол боломж бол байхгүй байгаа шүү. За миний системийн хувилбар болохоор 11.4 гэж байгаа. Энэ болохоор 11 сард одоо нэгсэндээ өчигдөр ч юм уу урж өдөр хамгийн сүүлийн байдлаар шинжлэгдсэн хувилбар гэсэн үг. За та нарыг магадгүй 28, 29.10 гэдэг ч юм уу янз бүрийн хувилбартай байгаа бах. Тэгэхээр манайх руу хандаад энэ системээ бол шинжлүүлчих болно гэсэн үг. За өөр асуух хүмүүс байвал чат бичиж болно. Аль эсвэл юу яаж болно? Шууд мик нээгээд асуугаад явчих болно шүү. Студент шиг. За 12 цаг хүртэл ерөнхийдөө бол асуулт хариулт явуулаа. Тэгээд өнөөдрийн сургалтаа олоосоо та бүхэнд асуух зүйл байвал асуугаад байгаарай. Студентээс нь мик нээж байгаад ярьчих юм уу та?
Энэ чинь за та бүхэнд өөр асуух зүйл байна уу? За өөр асуух зүйл байхгүй бол ер нь бол өнөөдрийн сургалтаа ингээд өндөрлөё. Баярлалаа.